За бүгдээрээ сайн байцгаана уу. За уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 26 оны 2 дугаар сарын ерөнхий төлөв одоо хүн хоорондын харьцаа, ажил төрлийн байдал. За тэгээ ер нь ертөнцөөс илгээж байгаа мессежийг хүргье гэж бодож байна. За тэгэхээр одоо сонголтын хөзрүүдээ гарган энэ космик энержи гэдэг энэ хөзрөөс үндсэн ертөнцөөс илгээгдэж байгаа танд илгээгдэж байгаа мессеж. За энэ дээрээс тэгээд сонголт хийх юм байна. Энэ хөзөр иргэцэн хаагүй. За 2026 оны 2 дугаар сарын 3 группийн тийм сонголтын хөзрийг авъя. Жаахан сайн холиоч. За энэ нэгдүгээрх юм байна. Вау, за гараад ирсэн тий. Тэгээ энэ хоёр нь үү? Энэ 3 юм байна. Энэ хоёр. За ийм 3 хөзөр сонгогдожээ. За тэгээ хөзрүүдээ нэг сайн хараад очихаа тийм determination гэдэг. За нэгдүгээр группийн хөзөр энэ хөзөр. Determination. За хоёр нь болохоор harmony. За гурав нь болохоор miraculous гэдэг. За ингээд ийм 3 төрлөө сонголт. За тэгээд хөзрөө ингээд үндсэндээ сонгогдсон юм чинь одоо группүүдийн уншлагын хөзрийг дэлгээж явна. За ингээд энэ нэгдүгээр группийн сонголтын хөзөр. За 26 оны ерөнхий төлөв байдал дээр мессеж картууд Oracle картуудаас бас мессеж авъя. оны 2 дугаар сард 1-р группийн determination картыг сонгосон хүмүүс илгээгдэж байгаа мессеж карт. За Friday гэсэн мессеж. За хад нөгөө. За 2026 оны 2 дугаар сарын 2 дугаар сард илгээгдэх мессеж engagement ring гэж байна. За одоо тэгээд ажил төрлийн байдал. За эхлээд ерөнхий мессеж. Надхав. За одоо болохоор ажил төрлийн байдал дээр хөзөр дэлгээх. Ажил төрлийн байдал дээр. Ингэж тавьсан багтахгүй болчих юм даа. За ажил төрлийн байдал дээр 2026 оны 2 дугаар сард 1-р группийн ажил төрлийн байдлын Oracle мессежийг авъя. Oracle мессеж шимгэнэ embrace. За 2026 оны ингэж тавьж хийж харах юм болоо. Хөзрөө дэлгэчээд нэг энэ
картууд дэлгэцэнд орж ийн үү гэдгийг нэг шалгаж уншдаг хий да. За. Ажил төрлийн байдлаар. За одоо эрүүл мэнд дээр 2006 оны 2-р сарын эрүүл мэндийн байдал. Энэ хэн буруу харуулж тавьж хангад мэн юм биш үү? Хангад мэн. Эрүүл мэндийн тал дээр. За одоо хүн хоорондын харьцаа. Хайр сэтгэлийн харьцаа одоо тий ямар байх нэ? Хайр сэтгэлд угамгаалж гарч ирж гин үү? Одоо тэгэл хөдрийн уншлага нагаре буюу урсгалыг нь харж ял тодорхой болд юм дөө тийм байна. За энэ хүн хоорондын харьцаан дээр хайр сэтгэлийн харьцаан дээр группийн хүн хоорондын харьцаа хайр сэтгэлийн харьцаа. Хүн хоорондын харьцаа хайр сэтгэлийн харьцаа гэж байна шүү дээ. За уншлагууд жоохон урт болж магадгүй нэ олон хөзөртэй дэлгэж байгаа учраас тэгээ аль болох товчхон ойлгомжтойгоор тайлбарлаад явахыг бодъё. Тэгэхгүй нөө цаг бүр болохоо байдаг л да дараа нэг апплодонд цаг их ороод. За хайр сэтгэл хүн хоорондын харьцаан дээр сэтгэл хүн хоорондын харьцаа. За үндсэндээ дэлгэх хөзрүүд бол дэлгэгдэж дууссан. За би нэг дэлгэцээ шалгаадах юм. Дэлгэцэнд бүх картууд мань орж ирж байна уу гэд. За тэрний дараа эдгээр энэ хэсгийг жоохон дээшлүүлж гэж болохоор юм байна. Тэгээд энд нар ч одоо яалтгүй дэлгэцээс гараад байна да тийм ээ. Шөө жоохон яа гэсэн бэ? Ингэчээр. За энэс илүү орохгүй юм байна уу гэсэн. За энэ боломжтой хэлбэр.
За окей. За хүзрүүдийг дэлгэсэн учраас за determination. За 22 ертөнцөөс танд яг ямар мессеж хамгийн одоо түрүүнд онцгойлон таны өөрийн сонгосон хөзөр дээр болохоор face challenges. За тэгээд with determination you can achieve anything. Та одоо юу гэх юм challenge буюу өөрийгөө сорилт гэсэн үг шүү дээ, тий? Өөрийгөө одоо ингэж сориход тий бүхнийг одоо та чаднаа. Тийм, та бол чаднаа. Та ямар ч одоо юу гэх юм сорилт бэрхшээлийг даван туулах тийм одоо ингэж нөгөө хүч чадалтай. Гол нь танд нөгөө нэг яг юу хэлж ийн гэхээр чадна гэдэгтээ итгэх тийм нэг шийдвэр, энэ шийдвэрлэх гэсэн үг байгаа байхгүй, determination гэдэг нь. Тэгэхээр чадна гэдэгтээ итгэх одоо танд нэгсэндээ шийдвэр хэрэгтэй. Түүнээс та бол ямар ч бэрхшээлийг юу ч тийм даван туулах хүч чадалтай хүн гэдгийг. Тэгэхээр танд ерөөсөө л ингээд нэг тийм өөрийгөө ингээд би сорин даван чадна гэдэгдээ нэгсэндээ итгэл хэрэгтэй гэсэн үг. Тэгэд итгэсэн хүнийг нөгөө юу ч зогсоож чадахгүй гэдэг нэг байгаа шүү дээ. Ямар ч бэрхшээлийг би чаднаа гэдэг ингээд даван туулнаа чаднаа гэдэг дээр итгэчихсэн өөртөө итгэсэн хүнийг зогсоох одоо ер нь бол ямар ч хүч бол байхгүй гэдэг тийм орчлын ертөнцийн хамгийн тийм одоо гол 2 дугаар биш 1 дугаар группийнхний одоо хэлж байгаа одоо үндсэн мессеж бол танд тийм энэ хонглын үзүрт гэрэл байгаа гэдэг шиг би энэ гэрэлд хүрэх одоо тийм хэмжээний чадaltaй хүн гэдэгтэл одоо итгэх шаардлагатай л гэсэн үг. Тэгэхэд бол нөгөө нэг зам аяндаа нөгөө нэг дэлгэгдэн нээгдэн урдах зам тодорхой болно. Энэ үндсэндээ бол тэнэгэлзээ хэрэгж одоо хэлээд байгаа байхгүй юу. Тэгэд эргэлзэхгүй болсон цагт аяндаа энэ зам нээгдээд хүн нөгөө нэг явах замаа учраа олно гэдэг. Ямар ч бэрхшээлийг даван туулах тийм хүчтэй чадaltaй болно гэдгийг хэлээд байгаа. За энэ хөзрөөс болохоор Freud гэж одоо нөгөө нэг бас юм сүр хүч бас нэг талдаа зарим талдаа ихцэн одоо энэ нэг байж байгаа нэг тийм юг эго хүртэл илэрхийлдэг. Эго гэдэг чи одоо тий одоо юу гэх хит би чадна гэдэг ч юм уу, би хүчрэх гэдэг юм уу, би тийм гэдэг нөгөө нэг одоо энэ мессежин дээр бол эсэргээрээ одоо нөгөө нэг танд нэгсэндээ итгэл бэрхшээлийг даван туулж чадна гэсэн яг энэ pride-ыг л одоо ингээд танд илэрхийлээд байгаа байхгүй юу. Танд ийм занал дутагдаад байна гэсэн үг. Өөрийгөө жижигхэн арай би нэг чадахгүй байх гэсэн нэг тийм өөртөө итгэхгүй байгаа зам байдлыг. Танд нэгсэндээ өөртөө итгэцэн царай нэг ийм одоо нэг тийм би чадна шүү дээ, би чинь хүчрэхийг би мундаг одоо юу гэдэг би бол энэ одоо баг энийг л одоо тийм би чадахгүй хин чадахгүй ч гэдэг юм нэг тиймэрхүү өөртөө итгэх итгэл танд энэ яг энэ pride дутагдаад байна. За ийм энэ нөгөө орчлын ертөнцөөс ирж байгаа мессежүүд бол ерөөсөө таны яг ийм чадна гэсэн итгэлийн талаар ирж байгаа юм байна тий. За тэрэн дээр болохоор higher commitment, partnership, union completion гэдэг. За энэ шууд утгаараа зарим хүмүүсийг нөгөө нэг хоримлох, гэрлэх, одоо санал тавих, хамтран ажиллах. За тэгээд энэ зүгээр одоо ажил төрлийн хамтрал байсан ч гэсэн энэ бүгжээр илэрхийлэгдэж гарч ирж байгаа нь гэрээ бат бөх холбоо харьцаа холбоог илэрхийлээд байгаа байхгүй юу. За тийм болохоор higher commitment гэдэг нь болохоор энэ таны нэг одоо яг энэ гол онцлог нь ингээд давмгаалж орж ирээд байгаа харьцаа нь үндсэндээ болвол
одоо яг энэ таны нэг юм хамтарч ажиллах гэдэг ажил дээр голчлон та магадгүй тэр тал дээр илүү ингээд нэг анхаарал санаад тавьж байгаа бах. Тэгэнгүүт танд одоо яг дутагдаад байгаа юм юу гэхээр би чадна гэсэн итгэл өөртөө юм бэрхшээлийг давна гэсэн нэг тийм шийдвэр. Тэгээд энэ дээр болохоор одоо нэг үүрэг амлалтандаа хүрэх. За тэгээд тэр нэг түншлэл харьцаа холбоог илэрхийлж байгаа. Одоо танд 2 дугаар сард голчлон одоо тэр ажил төрлийн байдал дээр нэг хэн нэгэнтэй хамтарч нэг юм эхлүүлэх гээд байгаа мó, нэг гэрээ хилцээр хийж эхлүүлэх гээд байгаа мó, нэг одоо нэг тийм ажил хэрэг болгох гэхээр танд магадгүй нөгөө би чадна гэдэг нэг итгэл нэг иймэрхүү юм жоохон дутагдаад байгаа гэж магадгүй гэдгийг л тэгээ тэр талаас чинь л хөзөр дээр бол мессеж ирээд л байна л та ер нь. Тэгээ яг өөртөөхөө нөхцөл байдал дээр тэрийг хүлээж аваарай. Ерөнхийдөө бол тийм мессежүүд ирж байна гэсэн үг. За тэгээд ажил төрлийн байдал дээр түрүүн таны одоо энэ бодож байгаа тэр одоо сая энэ дээр гарч ирээд байгаа хэрэг энэ та ажил төрөл дээр дамгуулж мессеж байна гэх юм бол танд энэ бодож байгаа ажил чинь таныг бүр аяггүй амжилтанд хүргэнэ. Та ерөөсөө эхлэхдээ айх хэрэггүй. Ягаад гэвэл сан үзэр гэдэг чинь ерөөсөө алтан нарыг илэрхийлж байгаа үзэр. Та энд ингээ амжилтанд хүрнэ гэсэндээ өндөр дөр өгдөнө гэж байгаа байхгүй юу? Тийм, өндөр дөр өгдөнө. Энэ эхлүүлэх гээд энэ нэг жаахан ингээд нэг жаахан эргэлцсэн бэрхшээл энэ нэг жаахан даван тул чадахлуугүй болов гэсэн нэг энэ эргэлзээ шийдвэр тэр болохоор таныг ер нь бол энэ ажлаа хийгээд эхлүүлэх юм бол энэ таныг амжилтанд хүргэнэ. Та тэндээс айгүй одоо юм юу гэх юм хоол хүнсээ хоолоо хамтдаа хавааж иддэг. За тэгээд энэ нэлээд тийм шудраг тийм нөхөрлөл түншлэл бас энэ гэрээ хэлцлээрээ ч гэсэн энэ шудраг энэ дээр одоо энэ нэг хуулийн нэг зөв буруугийн дэнсийн одоо нэг шүүхийн юу вэ штэ тий. Тэгэхээр энэ дээр хүмүүс ийм ижил одоо хамтарж байгаа хүмүүстэйгээ тийм ижил одоо байр суурьтай, бие биендээ итгэлтэй, үнэмшилтэй хамтдаа ингээд нэг ажиллахад бол одоо асуудалгүй. Хамгийн гол нь энэ гэрээ хэлцээр энэ юмнуудыг ингэж хийхдээ маш юм өөрийн гэсэн байр суурьтай, өөрийн гэсэн тодорхой одоо зөвхөн нэг талынхаа за танаа санаа юм байгаа бол би энэ дэр зүгээр ингээд гараа өсгөө зурчээ гихгүйгээр ингээд хоёр талынхаа одоо юу гэх нэг хоёр талынхаа хоёр тал хангалттай хоёр талын нэг тэр гэрэн дээр одоо хин нь сэтгэл хангалуун байхаар хэмжээний одоо жишээ нь ингээд тулгсан биш те. Одоо за нэг ашигын ингийн ярих юм бол за танах ашигын 70% манайх нэг 30% авъя гэдэг ч юм уу. Ийм шудраг биш. Хоёулаа одоо 50% аваад яг нь баланс тэнцвэрээ олсон ийм гэрээ хилцээр хийх юм бол болж гинооч гэдэг юм уу. За тэрэн дээр магадгүй та хэний газараас хөрөнгө оруулалт олж ирэл энд ингээд нэг таны жоохон бэрхшээл ингээд за яадаг л бол гэл ингээд би чадах болов гэл ингээд эргэлзээд байгаа энэ байдлууд байгаа бол ерөөсөө тэр нэг энэ гэрээ хилцлийн төвшөнд юу яах одоо яг ингэж хоёр талынхаа ингэж хэрэгцээ шаардлагууд байгаа тулгсан юмн дээр ингээ хүлээн зөвшөөрөх юм бол та энэ ажилд айгүй тийм амжилттай таны хувьд одоо үнэхээр юу одоо тийм сайн ажил байх болно гэдэг байгаа байхгүй юу? За ажил төрлийн харьцаан дээр тэгж гарч ирж байна. За энэ shame гэдэг чинь одоо за энийг би нэг embrace your flaws. За энийг нэг хараад shame гэдэг үгийг нэг сайн ойлгохгүй байгаа даа. Ингэж юм. Одоо нэг тийм жоохон яхаа ичвтер байдлыг илэрхийлж байгаа юм байна. Тэр нь болохоор юу гэх юм өөрийнхөө дутагдaltaй талаа хүлээн зөвшөөрөөд тэгээд энэ болж тохиолдож байгаа бүхэн бол таны хувьд бол зүгээр одоо нэг өөрийнхөө одоо юу гэх юм одоо энэ харьцаан дээр ч бай юун дээр ч одоо танд нэг өөртөө нэг дутагдaltaй байгаа талаасаа нэгсэндээ ичээд байгаа байхгүй ичгүүгээр энэ бол зүгээр л ингээд одоо
миний нэг юм дутагдaltaй тал. Гэхдээ та тэр дутагдaltaй талаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад бол тий одоо энэ бол таны нөгөө бүтээж байгаа түүхийн зүгээр нэг хэсэг нь л юм гэдэг. Дутагдaltaй тал чинь эсрэгээрээ давуу талч болох боломжтой. Ер нь яг нөгөө хүн өөрийнхөө нэг дутууч байгаа ч юм уу, дутагдaltaй байгаа ч юм уу, талаас нэг жоохон тийм ичих тийм байдлыг хэлээд байна. Тэгвэл энэ бол өнөөдөр л байж байгаа болохоос биш дандаа тиймэрэ байна гэсэн үг биш. Тийм болохоор энэ таны одоо бүтээж байгаа түүхийн чинь нэг хэсэг гэд хүлээгээд авчихаа гэд таныг тэгж хэлээд байгаа юм. Магадгүй энэ дээр ингээл энэ танд их энэ ажлын онцлог энэ 2 дугаар сарын ажил дээр айгүй их нэг тийм магадгүй би өөрийнхөө мөнгө санхүүгөө би хин нэгэнтэй нийлээд хамтраад ажиллах гэсэн чинь өөрийн зүгээс одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулах байлаа гэхэд танд магадгүй тэр оруулах ёстой хэмжээний хөрөнгө мөнгө байхгүй байяач гэдэг юм уу хангалттай хэмжээний тийм тэрийг оруулах чадахгүй бол та тэрнээсээ нэг жаахан тийм санаа зовдөг ч юм уу ичдэг ч юм уу нэг тиймэрхүү байдалтай байж магадгүй л энэ жишээ шүү заа. Тэгээ түрүүний ярьсан жишээтэйгээ холбоод ярихад тэр бол жишээ. Тийм болохоор хэрв танд тийм нөхцөл байдал байгаа бол энэ бол таны зүгээр та алстаа бол энэ ажлыг хийснээр танд ийм их амжилт ирээд та ингээд чаднаа. Тийм болохоор өөрийнхөө дутагдaltaй байгаа тал дээрээ жишээ нь гэрээн дээр те би өнөөдөр дутагдaltaй байгаа ч гэсэн одоо заавал таны тэр тавьж байгаа одоо тэр хамтарч ажиллах гэж байгаа хүний одоо юу гэх тавьж байгаа санал болгоныг нь шууд хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай үг ерөөсөө биш байгаа байхгүй юу. Ягаад гэвэл энэ таны дутагдaltaй байгаа тал чинь өөрөө зүгээр цаг хугацааны юм. Өнөөдөр байхгүй ч танд маргааш бий болно, маргааш та юмтай болно. Тийм болохоор жишээ нь энэ гэрэн дээр өнөөдрийн байхгүй байгаа жоохон нэг чивтэртэй чим шиг байгаа байдлаасаа болоод жоохон тийм дутуу гуцуу мөнгөний жоохон тийм удаан үргэлжлэх нөхцөл байдалд одоо тийм хүлээн зөвшөөрсөн гаруй хэсэг мөсөг тийм зурхгүй байвал тий. Миний нөхцөл байдал одоо юм байгаа ч гэсэн би бол өөрийнхөө нөхцөлд ийм 50-50% харьцаатай ийм хүсэж байна ч гэдэг юм нэг тийм өөрийгөө хэтэрхий тийм нөгөө байхгүй байгаа байдлаасаа болоод ингээд доошоо хийж тавьсан санал болгоныг нь хүлээн зөвшөөрөх хэрэггүй шүү гэдэг. Жишээ нэг зүгээр ингээд санаа хэлэхэд ерөнхий хөдрийн уншлагын нэг тийм урсгал нь тэгж гарч ирээд байгаа юм. За тийм юм байна. За тэгэхээр ажил төрлийн харьцаа бол тийм болохны 2 дугаар сард таны нэхлүүлээд бодоод тэгээд нэг өөртөө жоохон ихтгэлгүй байгаа энэ байдал бол тийм 2 дугаар сард тийм таны бодож байгаа шиг хэмжээний тийм хэцүү байх аргагүй юм байна ер нь л. Та нэг pride зарим талаараа энэ эсэргээрээ бүр ингээд нэг тийм эсэргээрээ байхгүй. Тэг ер нь л яг л саяын хэлсэн нэг тиймэрхүү урсгалыг л яригдчихэж шүү ажил төрөл дээр. За эрүүл мэндийн хувьд 2 дугаар сарын эрүүл мэнд. За 2 дугаар сарын эрүүл мэнд болохоор нэг жоохон хангад мэн буюу энэ нэг тийм хөдөлгөөнгүй байгаа байдлыг илэрхийлдэг л дээ. Тэгэхээр магадгүй та нэг тийм хөдөлгөөнтэй ажил хийхгүй одоо нэг компьютерийн ард удаан суудаг ч юм уу ер нь танд алсаараа хөдөлгөөн дутагдаад байгааг илэрхийлж байгаа. Тэг хөдөлгөөн дутагдaltaй байгаа байдлаас болоод магадгүй таны энэ арга бүр зүрх байхгүй юм. Зүрх судасны эрүүл мэнд дээр нэг жаахан анхаарахгүй л энэ ерөөсөө л хөдөлгөөний асуудал. Одоо тэгээд нөгөө уламжлалт ухаанд нөгөө гал мах юу нэг хитрхи ихсэн гэдэг чиг дандаа нөгөө нэг яахан тэмээ зүрх судасны эрүүл мэнд дээр хөдөлгөөнгүй байгаа байдлаас болоод зүрх судасны эрүүл мэндийн асуудал нэг жоохон одоо анхаарал даваарай гэж. Энд ч гэсэн адилхан ерөөсө зүрхийг илэрхийлээд шүү.
Энд бас зүрхэд үрж байгааз. Энд бас зүрхэд үрж, энд бас зүрхэд үржсэн. Тэгээ энэ болохоор яагаад энэ хөдөлгөөнгүй байгаа байдалтай холбоотой. Тэр танд нэг юм жоохон юм эрч хүчтэй жоохон юм хөдөлгөөн хэрэгтэй байгааг л хэлээд байна л да. Энд одоо бүр морьтойгоо ингээд үсрээд жоохон гүйж хараадаг юм уу, эсвэл нэг жоохон нэг тийм хөдөлгөөний дутагдлыг л илэрхийлж байна. За энэ Queen of Voices буюу энэ одоо юу гэх юм энэ дээр болохоор энэ олон хэрээнүүд нөхцөл байдал 270 мөрөн дээр энэ таныг нэг жаахан зөн совингоо сонсохгүй зөн совин одоо нэг юу гэх юм нэг байхгүй байгаа байдлыг гэх юм уу. Тийм одоо та магадгүй энэ нэг шашинд юм уу, за өвөг дээдс гэдэг юм уу, одоо янз янзын юм шашны чиглэлийн одоо итгэл үнэмшил жаахан бага байж магадгүй тий. Тэгэхээр танд нэг харж дааж тусалж дэмжиж явдаг өвөг дээдс гэдэг юм уу, өөрийн одоо дээд бие гэдэг юм уу, ингээд тэр тал дээр нэг жаахан орхигдох гээд байгаа байж магадгүй байдлыг илэрхийлээд байгаа. Ер нь тий байхгүй байх гэдгийг бүр байхгүй байх гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дотоод дуу хоолойг сонсож нэг жоохон тийм сүнслэг чиглэлийн юмыг л танд жоохон байхгүй байгаа байдлыг энэ эрүүл мэндийн байдал дээр энэ зүрх судасны байдал жоохон гэж орж ирж байгаа ч гэсэн ер нь бол тэгээ зүрх гэдэг юм чинь өөрөө яг л нөгөө зүрхэнд нөгөө хүний сүнс байдаг гэдэг штэ. Тэгэхээр энэ тийм яг сүнслэг талаас та нэг жоохон холдоод байгаа гэж магадгүй. Тийм. За тэгж илэрхийлж шүү. За эрүүл мэнд дээр зүрхэн дээр анхаараа, зүрхэнд тэр хөдөлгөөн дээр анхаараасай гэж хэлэгдэж байна. За хүн хоорондын харьцаа, хайр дурлалын харьцаан дээр болохоор одоо энэ масктай тэгээд нүдэн анцсан бүсгүй байгааз. Тэгэхээр нөгөө үзээгүй хараагүй юмдаа тийм одоо нэг одоо хүний ямаарч байдаг юм уу, хэн нэгний үгээрч байдаг юм уу, тийм бас ингэж үг хийж бас нэг болохгүй ч гэсэн тэгвэл таныг одоо хэн нэгэнд ингэж хайртай байлаа гэд хайр гэдэг юм өөрөө одоо нэг нүдэн анц ингээд нэг сохор юм шиг байж болох ч гэсэн юу одоо жоохон юм альва нэг аюулын ч байх жоохон нэг тийм сөрөг харьцааны ч юм уу тийм дохиог юуроос анзаарахгүй байж болохгүй гэдэг байгаа байхгүй юу. Магадгүй ингээл гэр бүлийн харьцаа руу хэн нэгэн орж ирдэг ч юм уу, гэр бүлийн одоо энэ эвтэй найрамдалтай хүн хоорондын харьцаан дээр сайхан байгаа байдалд хэтэрхий нэг итгэснээсээ болоод хүн нэг анзаарахгүй хин нэгэн одоо за тэр хүмүүс нэг жоохон тиймэрхүү юм ярьж нэхэр та нэг угаасаа итгэлтэй байгаа байдлаасаа болоод нэг тоохгүй ч юм уу анзаарахгүй ч юм уу. За тийм байж болохгүй гэдэг байгаа байхгүй юу. Аюултай магадгүй таны нэг итгэжсэн хүнд чинь хайрандаа энэ картт бүр илэрхийлээд айгууцсан. Хайрандаа одоо ингээд итгэснөөсөө болоод одоо ойр тойрны тийм нэг анхааруулж байгаа дохио мессежийг анзаарахгүй байгаа байдлыг илэрхийлээд байгаа шүү ер нь бол. Тийм болохоор зүгээр гэр бүлийн харьцаан дээр байлаа гэхэд за нөхөртэй эхнэртэй хэд итгэснээсээ болоод ерөөсөө тэр нэг янз янзын үйлдэлийг нь анзаарахгүй байж болно шүү дээ тийм ээ. За тэр талаасаа. Тэгэхээр тэр тал дээр хайр сохор байж болох ч гэсэн аюулын дохиог үл тоомсорлож болохгүй гэдгийг анхаар гэсэн бүр яг тийм өгчилсэн үг утгатай мессеж гарч ирээд байгаа. Магадгүй энэ яг гэр бүлийн хайр сэтгэлийн харьцаан дээр хэлэгдэж байна гэж бодож байна. За тэгээд хүн хоорондын харьцаа гэдэг дээр ер нь гэр бүл дотроо
Тэгээ гэр бүлийн харьцаан дотроо нэг жоохон энэ бүр яг ингээд нэг энэ хүүхднүүд ч гэсэн тэгээд нэг хүүхдээ асраад байж байгаа ээж хүн гарч ирж байгаа. Тэгэхээр яг өөр хүүхдүүдтэй жоохон анхаарал халамж тавихыг хүүтэн нойтонд одоо эсвэл энэ цагаан сараар идэж уузнаас болдго юм уу, магадгүй тийм хоол ундны хордлого болох уу, за эсвэл одоо ер нь нэг тийм нэг өөр хүүхдээ жоохон асрах нэг тийм өдрүүд бас 2 дугаар сард тохиолдож магадгүй тий. Одоо тэгэл цагаан сар болно нэрээ одоо янз янзын хоолны хордлогоос эсвэл за тэгэл хүүтэн нойтонд гарч орж гүгээд одоо за тиймэрхүү талаас ч минь жоохон хүүхд дээрээ жоохон анхаараарай хүн хоорондын харьцаан дээр. За тэр гэр бүлийн харьцаанд одоо эсвэл тэр ах トゥ амраг садных ч үеж болно эсвэл бүр яг гэр бүлийн эхнэр нөхрийн харьцаан дотор тий ер нь хит гиснээсээ болоод янз янзын одоо хүмүүсийн харьцааг анзаарахгүй байх гэдэг талаас нь танд бол анхааруулж зөвлөгөө орж ирж байна. Гэр бүлийн харьцаан дээр нэг тийм шудраг үнэн хүн хоорондын харьцаан дээр нэг шудраг үнэн нэг тогтоох гэсэн магадгүй энэ бол ажил төрлийн харьцааны хоорондын одоо тэр нэг хинэн шудраг байх уу хинэн зөв байх уу аль нь зөв аль нь буруу гэдэг дээр нэг жоохон тийм тэмцлийн хэлбэртэй нэг жоохон маргааны хэлбэртэй байгаад байгаа бол тэрийг одоо тийм тэр харьцаа бол 2 дугаар сард бол нэг тийм тэмцлийн хэлбэрээс бол ингээд болчихно. Тийм. Магадгүй гэр бүлтэйгээ одоо ингээд нэг жоохон одоо бол жишээ нь маргалтантай ч юм уу иймэрхүү байсан бол 2 дугаар сард тэхээ болно л гэсэн үг. Тэгэхдээ энэ дээр анхааруулж нэг гарч ирээд байгаа шүү дээ, тийм. Энэ дээр юу анхааруулсан гэхээр одоо нэг бодит байдлыг л олж харахыг хэлээд байгаа юм л да. Ер нь бол хий хардаад чирэггүй хий бас нөгөө хитрхи итгээд чирэггүй ер нь нэг бодит байдлыг илэрхийлсэн. Яг үнэн зөвийг илэрхийлсэн. Яг justice гэдэг чинь тийм шудраг байдлыг илэрхийлсэн хөзөр. Тэгэхээр хит хардаж хэрүүл тэмцэл хийгээд чирэггүй эсвэл хитрхи нөгөө итгээд ингээд нүдэн анц юм шигч байж болохгүй гэдгийг л тэгээд нэг алтан балансын дунджийг тохируулж ингээд алтан балансыг барьж тэр хүн хоорондын ч бай гэр бүлийн харьцаанд ч бай тийм байдалтай байхыг хөзөр бол танд ингээд зөвлөд байгаа. Тэгээ харьцаан дээр одоо нэг улаан ногоон шар гэрэл энэ гэрэл тохионы гэрэл тохио нөгөө байж болох хэмжээний хязгаар гэр бүлийн харьцаа, найз нөхдийн харьцаа, ах トゥ амраг садангийн харьцаан дээр одоо нэг тийм хэмжээ хязгаарыг тогтоохыг хэлээд байгаа. Тэгвэл танд айгүй тийм өөрт чинь их юм амар аз жаргалтай нөгөө жишээ нь ах トゥ нэртэйгээ хитрхи их оролцолтол ингээл хэл толгойн үдэхгүй харьцаа байдаг бол ийм нэг хэмжээ хязгаарыг тогтооснороо чамд өөрт чинь ийм айгүй амар болно гэж амар ингээд аз жаргалтай сайхан одоо нэгсэн дээр хүмүүстэй харьцаан дээр айгүй өөртөө ихтэй нэг тийм амар сайхан болно л гэсэн үг. Тэгснээрээ танд яг яах вэ гэхээр өөртөө зориулах цаг хугацаа. Өөртөө нэг одоо юу гэх нэг өөртөө ихтэй өөртөө зориулах өөрийнхөө дуртай юмыг хийх цаг хугацаа. Магадгүй та нэг ах トゥ олон хүмүүс орж гасгаа тэгэл нэг хөлтлөгөө мэдтгэхгүй нэг юм байдаг байлаа гэдэг ингээд бодоход та энэ хүмүүстэй хэмжээ хязгаар харьцаагаа ингээд зөв тогтоож тэрний төлөө нэг амар тэмцэлдэж хэрүүл маргаанаар биш ингээд нэг хэмжээ хязгаарыг тогтоож өснөөрөө та өөрийнхөө дуртай гоё юмнуудыг хийх тий өөртөө цагаа зарцуулах за нэг ном уншаа суусан ч ядаж л өөрөө мөрөөдөө суусан ч өөрийнхөө нэг төлөвлөгөө тооцоогоо бодоод суусан ч эрүүл мэнд гоо сайхандаа одоо нэг анхаарал суусан ч танд тийм цаг хугацаа чинь ингээд олдож гарч ирнэ. Өөрийнхөө сонирхолтой ямар нэг юмыг одоо цаг хугацаа энэ хүмүүстэй хитрхи ингээд нэг хамаагүй ингэж нөгөө хэмжээ хязгаарыг тогтоогоогүй харьцаанаасаа болоод танд нэгсэндээ өөртөө гаргах цаг байдаггүй байсан бол өөртөө цаг гаргаж чаддаг болно гэдгийг хэлээд байгаа. За ерөнхий ингээд
ажил төрлийн байдал, эрүүл мэндийн байдал, за хүн хоорондын харьцаа. Хүн хоорондын харьцаан дээр. За ийм мессежүүд за нэгдүгээр группийнхэнд зориулагдаад одоо иржээ. За тэгээд мессежийг хүлээж авсан гэж найдаж байна. За одоо энэ олох хөзрийг хураах гэж ажиллана. Эргээд дараагийн группүүдэд энэ хөзрүүдээ дэлгэх учраас ахаад тийм болохоор их эмх төгстэй орохгүй болохгүй. Шэм гэдэг чинь их гэсэн үг юм ба штэ. Шэм. За энэ ухаалгын машины чимээ ороод байна уу? Гайгүйчгүй. За ингээд 2-р группийн уншлага эхэлнэ. Harmony хөзрийг сонгосон 2-р группийн уншлага. За тэгээ хөзрүүдэд дэлгэхэд жоохон цаг хугацаа орж байгаа. Олон хөзөр дэлгэж уншиж байгаа учраас за тийм болохоор одоо хөзөр хольж дэлгэж байгаа хэсгийг бол skip хийчихвэл яг ингээд тий унших хэсэг нь амар байх баха тий. Шууд уншлага хийж байгаа хэсэгтэй байна. За 2-р группийн зориулагдсан мессеж. 2-р группийн зориулагдсан мессежүүдийг дэлгээд явчихъя. Энэ хаан healing. За энэ хүн хоорондын харьцаан дээр бас ер нь Oracle картуудыг нэлээд дэлгэчихэж байгаа. Дараа нь тарот руу гарч байгаамаа ер нь. За 2-р группийн зориулагдсан хүн хоорондын харьцаа, хайр сэтгэлийн харьцаан дээр Oracle карт авдаг. Оо ямар олноороо гарч ирж байна те. Нэг л карт авъя. За энэ юм байна. Relax. За одоо тэгээд ажил төрлийн картуудаас эхлээд ажил төрөл, эрүүл мэнд, за тэгээ хүн хоорондын харьцаан дээр картууд дэлгэчихэд за тэгээд нэг мөр уншлага эхлэх юм шүү. За ажил төрлийн Oracle карт байна. Judgment. За 2-р группийн ажил төрлийн байдал. За одоо эрүүл мэндийн байдал дээр эрүүл мэнд анхаарах юм юу байна гэж.
очоорой. За би энэ шуудангаар юм яриад байна. Хүүхдийг очсон дуудахаар сонсохгүй байх шиг байна. За үргэлжлүүлээд хөзрөө нээж явъя. Хүүхдийг хаалга нэгдэг сонсохгүй юм бас өөр нурцуучд. За өөр юу лээ? За эрүүл мэндийн байдал дээр хөзрөө нээсэн. Одоо хүн хоорондын харьцаа. Хүн хоорондын харьцаан дээр хоёрдугаар хүн хоорондын харьцаа. За хайр сэтгэлийн харьцаа. Хайр сэтгэл. За хөзрүүдийг нэг юм дэлгэж дууслаа. За тэгээд уншлагандаа орноо. За harmony гэдэг. Harmony. За энэ аялал harmony is the beautiful melody in relationship гэж байна. За энэ маань болохоор яг юу илэрхийлж байна вэ гэх таны яг сонголтын анхны хөзрүүлэлттэй энэ одоо эвтэй найрамдалтай байдал нь болохоор тэр харилцааны одоо хамгийн тийм одоо чухал хэсэг нь тий harmony гэж. Энэ харилцаа нь ямар ч харилцаанд тий эв найрамдлыг эрхэмлэхийг хэлээд байгаа байхгүй. Тэгээ эвтэй найрамдалтай байхад ямар ч юм одоо саад бэрхшээлийг хамтдаа даван туулж бие биендээ итгэсэн итгэл харьцааны эв найрамдалтай байдал нь л өөрөө одоо тэгж юу гэх юм итгэсэн хүнтэйгээ бол энэ хүн хаач ингээд энэ одоо нэг уулын оргилд өндөрт хүрч чаднаа. Хүн хэрэг ганцаараа байсан бол бас ганцаарч гиснээ хүрч чадах байсан ч гэсэн хамтдаа эвтэй найрамдалтай харьцаа нь өөрөө бие бинийгээ тулж түшрэхтэй. За тийм байдлыг илэрхийлсэн хөзөр байна. Тийм харьцааны эв найрамдлыг. За орчлон ертөнцөөс танд анхны ирж байгаа мессеж болохоор олон мессежүүдийг 2 дугаар сард дэлгэж байгаа чи ер нь харьцаан дээр эв найрамдалтай, эвтэй найрамдалтай байхыг илэрхийлж байна. За the snake гэдэг энэ хөзрөөс бас мессеж авъя. За энэ болохоор competition and energy. The other woman look over your shoulder гэдэг. Энэ snake гэдэг чи ер нь тэгээд нэг жоохон хуурамч байдал, жоохон тийм залтай байдал, бас жоохон тийм аимшигын байгаа байдал те. Тэгээ жоохон тийм өрсөлдөөнтэй байгаа байдлыг илэрхийлээд байгаа. Магадгүй энэ таны харьцаан донд одоо эндээс ингээ харж хахад харьцаан донд чинь 3 дахь ч юм уу өөр хүн орж ирснээс болоод тэр заавал нөгөө хүүсийн юу хамаагүй шүү дээ одоо тийм. Тэгэхээр өрсөлдөөн үүсээд байгаа гэсэн үг. Нэг жоохон дайсагнал. 2 дугаар сард танд нэг жаахан тиймэрхүү нэг тийм за байг ингээд нэг ажил төрөл дээр байхад нэг өрсөлдөгчтэй байх тийм. Тэгээ тэр нэг тийм жоохон нэг мугаа шиг юм жоохон санаа муутай. За жаахан тиймэрхүү харьцаа 2 дугаар сард ингээд орж ирж болохыг илэрхийлээд байна л да. Тэгэхээр урьдчилаад ингээд энэ мессежийг сонсож байгаа хүн чинь ингээд нөгөө энэ дээр үл итгэлийг илэрхийлж байна. Гэтэл магадгүй та нөгөө нэг итгэлтэй хүнтэйгээ энэ харьцаан дундуур орж ирж байгаа нэг жоохон тийм санаа муутай, сэтгэл муутай, хүнийг нэг албаар ингэж нэг хооронд нь муудалцуулдаг ч юм уу. За нэг ингэж албаар ингэж нэг яс хайдаг ч юм уу нэг юм те.
ийм байдлын нэг жоохон тийм хуурамч байдлаас ингээд жоохон сэргийлээд өгөөрэй гэдэг аахгүй юу. Тэр нь тэгээд ажил төрөл дээр юм уу, гэр бүлийн харьцаан дээр юм уу, за та өөрийнхөө нөгөө нөхцөл байдалд тааруулаад ойлгоорой. Зарим хүмүүс их гэр бүлийн харьцаан дундуур 3-41 хүн орж ирж хооронд нь ингэж энэ ихтгэл үнэмшлийг алдуулж дундуур орж ирэх магадлалч байж болно. Зарим хүмүүс энэ ажлын одоо нэг өрсөлдөөн дундч бас байж болох байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг жоохон тийм шудраг бус байдлыг илэрхийлээд байна л да. Энэ шудраг байсан бол энэ нэг judgment гэсэн энэ хөзөрч өөр ингээд тэнцвэр шудраг байдлыг илэрхийлэх. Тэгэхээр энэ нэг жоохон алдагдах гад байгаа байдлыг ахаад энэ хөзрөөр давхар сануулж орж ирж байна да. Тэгэхээр таны хувьд энэ 2 дугаар сарын энэ дээр жоохон нэлээд тийм анхаарал өгмөр юм байна. Тэ. Ажил төрлийн байдал дээр байх магадлал нь өндөр ихэнх хүмүүсийн хувьд шүү. Ер нь. Тэ. Тэгээд жоохон ингээд нөгөө хэн нэг шүүхээсээ өмнө тийм чи зөв, би буруу, энэ тийм гэж шүүхээсээ өмнө илүү эхлээд бол нөгөө нэг магадгүй энэ за ажил төрлийн байдал байлаа гэхэд хамтрагч байгаа одоо нөгөө шүүхээсээ өмнө илүү ярилцаад ингээд нэг ойлголцохыг хичээгээрээ ярилцчихэж нөгөө ойлголцсон. За гэр бүлийн харьцаа байсан ч адилхан. Хэн нэг юм хортой муу санаатай хүнээс болж энэ харьцаан дунд нэгсэндээ сэв орж ирэх гээд байгаа учраас энэ хортой муу санаатай сэтгэлдний үгэнд орж ирснээс энэ үндсэн нөгөө нэг одоо нөхөртөөгөө гэдэг юм, эхнэртэйгээ гэдэг юм, эсвэл ажлынхаа найз, энгийн найз ч гэж болно шүү дээ. Харьцаан дунд орж ирэх гээд байгаа энэ харьцаанаас энэ нэг могоо тийм санаа зориг муутай хүний үгэнд орлогоор энэ хүнтэйгээ эхлээд ингээд сайн нэг зөв бурууг шүүж яхасаа өмнө сайн ярилцаад ингээд харьцаагаа нэг зөвөр ойлголцохыг хичээгээрэй гэдэг талаасаа танд мессеж орж ирээд байна л да. Тийм. 2 дугаар групп дээр. За ажил төрлийн байдал дээр та нэлээд ажлын ачаалалтай. За тэгэл нэг гараас нэг юм гарч ирэхгүй нэг тийм нэлээд юм төлөвлөгөө боловсруулаад за тэрэнд санаанд нээцгүй нэг л болж ирэхгүй байгаа л тэгэл ажил төрлийн байдал дээр нэлээд ажлын ачаал тэрэндээ нэлээд стресстэй сар болж магадгүй шүү гэж. Тэгэхээр танд өөрийгөө жоохон тэр хайрл гэсэн энэ түрүүн юу уруу харж гарч ирсэн би энэ дэр юу тавьчих. King of Cups гэдэг энэ хөзөр маань та өөрийгөө нөгөө нэг хайрлж өөртөө нэг тийм гоё итгэлтэй байхгүй байгаа байдлыг илэрхийлээд байгаа. За тийм болохоор та өөртөө энэ ажлын стресс энэ нэг таныг нэг ажил дээр ингээд бүр ингээд нөгөө зовоогоод ингээд нэг тийм гараас юм гарахгүй юм байгаа байдал чинь магадгүй та ингээд нэг өөртөө нөгөө нэг жоохон өөрийгөө хайрлахгүй байгаа байдлаас үүдэлтэй гэж хэлээ шүү дээ. Та энэ ажил дээр тийм ажиллах цагта ажлыг нөгөө урт удаан цаг хугацаагаа зориулж удаан хийх тусмаа сайн ч гэдэг юм одоо ердөө тийм байхгүй шүү дээ. Тэгэнгүүт та яг нөгөө ажил дээр төвлөрөө суух цагта суугаал хийх юм ингээд нэг гоё эмхтэй сэкстэй хийчихэл. Тэгэл нөгөө нэг өөртөө зарцуулах цагаас өөртөө ингээд зарцуулмаар байгаад байгаа хгүй. Гэтэл та магадгүй их ажил дээр хэтэрхий их ингээд ядартлаа ч юм уу хэтэрхий их ачаалд ортлоо хичэрхий ингээд нэг удаан суугаад өөрийгөө жоохон ингээд зоох магадaltaй байгаад байна. За тийм болохоор тэр тал дээрээ жоохон анхаарал өгөөрэй. Та айгу тийм сэтгэл сайтай бусдын төлөө олгүйгээд идэх хэрнээ өөрийгөө нэг хайждаг хүн байгаад байх шиг байна л да. Ажил дээр ч байсан одоо тэгэл ажлынхантаа цаг бай зөвгөлгүйгээд тэгэл ажлын хичээллийн ихийг аваад одоо тэгсэн хэрнээ өөрийгөө нэг гаргуунд нь хайчаалаад нэг тиймэрхүү төрлийн тэгэнгүүт бас тийм байж болохгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд өөртөө үнцэнтэй өөрийгөө хайрлаад тийм байхыг л одоо хөзрийн хэлж байгаа санаа бол за тийм байна. Та тэгснээрээ баг өөрийгөө эсрэгээр ингэж хайрлаж өөрийнхөө үн цэнийг мэдэрснээр та нэгсэнд өөрийнхөө үн цэнийг мэдрэхгүй энд ажлын ачааллын ихийг үүрнэ.
Энд энэ ажил хамт олонныхоо төлөө хамаг ингээд байдгаараа ингээд аяг цаг копи зөөгөл хүн болгон цаан болох гээд ингээд гүгээд байна. А гэтэл та өөрийгөө харьдаг өөртөө үн цэнтэй байснараа илүү танд одоо юу ирнэ гэдэг байгаа. Юу гэх юм? Олон нийтэд энэ ажил хамт олонтой хүлээн зөвшөөрөгдөх. Ажил төрлийн тал дээр ч гэсэн энэ ахиц дэвшил. Та нэг гэсэндээ pride гэж юм танд алга байна л да. Их цан ч юм уу жоохон нэг байр суурь гэж юм өөрийгөө нэг ингэж яасан байр суурь гэдэг юм танд байхгүй байгаагаасаа болоод та нэг тэр байгууллагын одоо нэг тийм зарцсан чим шиг бүр хитрхи ингээд хамаг юм руу гүйж ороод ингээд өөрийгөө яснаасаа болоод шүү. Энд чинь хинээс ч хамааралгүй. Тийм болохоор та өөрийнхөө байр суурь үнцэн юм ойлгодгийн цагт эсэргээр та олон хүмүүст ажил хамт олонтой хүндлэгдсэн, итгэл даасан, итгэл хүлээлгсэн. За одоо тэгээд тийм магадгүй ингээд тийм амжилттай гур шагнал урамшуулж авдаг юм уу? За тийм болно. Та өөрийгөө одоо тийм 2 дугаар сараас эхлээд ингээд анхаараа ийм зан нэг амархан өөрчлөгдөхгүй байх. Гэхдээ ер нь таны нэг энэ ажил дээр энэ ажлыг хийгүүрээд ингээд суугаад байгаа чинь та өөрийгөө гаргуунд нь гаргахсантай чинь холбоотой шүү гэдэг байгаа байхгүй юу? Хинч таныг ерөөсөө тийм та ажил бол хийж чаддаг. Тэгвэл стресс орж дарамтанд ортлоо тэгэл ингээд одоо суугаад өөрийгөө махлаа зоогоод ингээд идэг юм байгаа байхгүй. Тэгснээр тэр олон хүмүүст ингээд анхаарал халамж тавиалгүй гэдэл одоо юм. Тэр ч хүн өөрийгөө нэг тийм боолын заяатай хүлээгээд авцсан юм шиг байгаад ахаар чинь бус таныг яг адилхан хүлээж авч яана гэсэн санаа шүү ер нь бол. За тэгээд эрүүл мэндийн байдал дээр та магадгүй угаасаа энд healing гэж өдөр гарч ирж байна. Healing, cleansing. Та энэ ажлын орчноо байдлаа нэгдүгээрт ингээд цэвэрлэх, хоёрдугаартаас өөрийгөө маш гоё одоо healing буюу ингээд энергийн хувьд цэвэрлэгээ танд хэрэгтэй байна. Та бүр энэ ажлын стресс бараг нөгөө стресс депресд орно гэдэг шиг стресс дарамтнаас ингэж өөрийгөө гоё чөлөөлөхийг. Таны гол асуудал бол ерөөсөө энэ тарих толгой. Энэ ерөөсөө ингээд танд ингээд энд ч бас тарих толгоор ингэж орж ирсэн мессеж. Энд бас ингээд тарих толгой. Одоо та бараг ингээд одоо нэг толгой ингээд хитрхи их ачаалттай байдгаасаа болоод энэ тарих толгой айгу өвдөх ч юм уу ингээд нэг тийм за өвдөж мэддэггүй махад айгу тийм цаагуур нөгөө стрессийн байдал ингээд ажлын дарамтаас ажлын ачааллын ихээс болоод дээрэс нь тэгж ажиллаж байхад чинь одоо тэр магадгүй таны энэ ажиллаж байгаа энэ ажлын одоо нөгөө гавьяаг нь хүртэж худлаа ярьж дундуур нь ингэчхаал тэ хийсэн ажлын эзэн та байгаад байдаг. Гэтэл таныг гавьяа шагналыг нь өөр хүн авдаг нэг тиймэрхүү юм байгаад байгаа гэж тийм болохоор байгаа байхгүй юу? Нэг тийм санаа муутай сэтгэл муутай тэр хамтрагч байдаг юм юу гэдэг тэр хамт ажилтдаг болсон. За тиймэрхүү байдал. Тэгэхээр та энэ нэг стресс өөрийгөө чөлөөлж энэ жаахан тарих талгооны эрүүл мэндийн оюун ухаан бодол санааны эрүүл мэнд дээр илүү анхаарад өгөөрэй гэдэг шүү. Эрүүл мэндийн байдал дээр бол та өөрийгөө нэгсэндээ healing буюу эдгэж ангаах хэрэгтэй байна. Тэр нь тэгэхээр биеийн юм уу биеийн эрүүл мэндийн талаар ерөөсөө яригдахгүй байна. Таних бол ерөөсөө тарих толгой оюун бодлын өөрийгөө үнэлэх юм үнэлэмжийн ангаалт танд хэрэгтэй байна. Тэгэхээр хэлж байгаа үг мань ойлгож байгаа ах гэж найж байна те. Та өөрийнхөө үн цэнийг мэдэхгүй байгаад байна гэдэг дээр хэлээд дээ шүү. Та өөрийнхөө үн цэнийг ерөөсөө мэдэхгүй. За healing буюу тэр юуны одоо тэр эдгээл дангаалт эрүүл мэндийн тал дээр бол за тийм мессеж орж ирж байна. Тэгээ таныг ингээ relax гэж байгаа байхгүй relax. Энэ танд ийм relax нэг тийм өөрийгөө амрааж, эдгээж, тухтаа дуртай орчиндөө өөрийгөө нэг тийм юм сайхан байлгах тийм тайминг буюу юм цаг чинь ирч чадаад байна шүү дээ гэдэг байгаа. Энэ хөзрөөр, энэ relax хөзрөөр тайван амар амгалан жоохон тийм дуртай ор дэрэн дээр энэ орчноо бүрдүүлээд нэг тийм сайхан гоё юм каптай цаг хугацааг өнгөрөхийг танд одоо тех цаг үе чинь өөрийгөө эдгэх хангаах бас юм амрах цаг чинь ярьж байна гэж.
Та ер нь нэг ажил гэлэрөөс энэ ажлаас өөр юм нэг яадаггүй нэг тийм хүн л болчих гээд байх шиг байна да. Ер нь өдрийн нэг уншлагаас харах яд тий. За тэгээд одоо энэ юун дээр хүн хоорондын харьцаа мөнгө санхүүгийн харьцаа мөнгө санхүү биш хүн хоорондын харьцаа хайр сэтгэлийн харьцаан дээр. За тэгэхээр тэгж болохоор юу гарч ирж байна гэхээр одоо магадгүй энэ хүн хоорондын харьцаан дээр танаас ингээд нэг тийм тайгүй юм сэтгэл сайтай ингээд нэг тийм хүн байгаа даа л да. Угаасаа л ер нь маш тийм сэтгэл сайтай хүн байгаа. А тэгэнгүүт таны энэ сэтгэл сайтай байхын сайхан байдаг байдлыг чинь ашиглаад энэ танаас ингээд мөнгө гуйдаг мөнгөний бүр нэг тийм мөнгөний гэж таныг хувь хүнийх нь хүндэлж хайрлж интэг гэхээс илүү ингээл одоо танаас ингээд нэг тийм сэтгэл сайтай өнөөс ч одоо тэгэл нэг хэдэн төгрөг гуйчи хэдэн төгрөг авчи тэгчи ингэчи гэж тиймэрхүү байдлаар энэ харьцдаг хүмүүс бас ингээд ойр орчинд чинь байгаад байна. За тийм харьцаан дээр жоохон тийм зай авъя гэж жоохон зайгаа авч нэг жоохон өндөрлгөөс өөрийгөө нэг тий энэ хүмүүсийн бодит ингээд sorry бодит байдлыг ингээд нэг тийм олж харах нэг жоохон тийм зай авч энэ хүмүүстэй нэг хэмжээ хязгаараа тогтоож жоохон зай авч харьцахгүй бол та одоо бас нэг тийм энэ угаасаа тэр нэг олонний төлөө нэг тэгж явдаг нэг тийм сэтгэл танд байна л л дээ. Тэгэхээр тэр байдлыг чинь ингээд хүмүүс ингээд нэг хүн хоорондын харьцан дээр аягүй ингээд ашиглах гэдэг юм байна. Яг цаг дээр болохоор танд ингээд нэг за тэгвэл за цалин бууцсан занд тэдэн дүүрэг над зэлж ихээр та нэг ингээд нэг гарынхаа салаагаар ингээд нэг урсгаад хүнд өгчдөг. А тэгээ сүүлд нь ингээд нэг өөрөө юмгүй юм шиг ингээд болчихвол тэгээд эргээд танаас ингээд та ингээд нэг тэдэн дүүрэг гэж ихээр үнэхээр нэг тэр тал дээр танд үнэхээр тийм туслахаар хүн байгаа юугүй юу гэдэг. За тийм талаасаа аягүй ингэж нэг дүгнэлт хийх тийм цаг үе тийм бас 2 дугаар сард ер нь нэг тийм нэг тодорхой хэмжээнд зай авч ингэж тэр нэг тий харах өнцгөө нэг жоохон өөрчилж энэ хүмүүсийг нэг олж таньж харах тал дээр ингээд танд энэ харьцаан дээр юу ирээд мессеж ирж байна. Та энэ зүрх сэтгэлийн харьцаанд бүр ингээд өөрийгөө ингээд нэг яг ингээд ингээд нэг тийм сайхан өөрөө сайхан сэтгэлтэй хүн чи яг тэр хэрээрээ ингээд хүмүүстэй ингээд хандахаар эргээд танд ингээд аягүй их ингээд шаргалдаг та өөрөө. Дүнг саянд хэлсэн жишээн дээр нэг мөнгө санхүүгийн жишээн дээр дүнгэж ярьлаа шүү дээ. Та хэрэгтэй үед нь хүнд болохоор ингээд өгчдөг. Эргээд танд хэрэгтэй үед ингээд хин нэг ингээд өгдөггүй. Тэгэхээр та тэрэн дээр нэг өөр шигэ хүнийг хүн яг ингээд бодоод байдаг учраас аюу тэрэн дээр ингээд таны зүрх сэтгэлийг ингээд шаанлагдаг ийм харьцаа бас байх магадлал биш ер нь тэгдэг юм байна. Тийм. Та ер нь нэг их тийм зүрх сэтгэл ингээд зориулснаасаа болж шархалдаг гэдэг байгаа байхгүй юу. Тэгээс яг энэ харьцаан дээр одоо нэг тийм гэр бүлийн юм уу хайр дурлалын харьцаа гэж онцгойж дамгаалж гарч ирэхээсээ илүү одоо таны зүрх сэтгэлийн асуудал энэ хүмүүс хоорондын харьцаан дээр сайхан сэтгэлээсээ болж сэтгэл гаргаж сайхан сэтгэлээр харьцснаасаа болоод эргээд танд тийм хариу нэг эрдгүү учраас та айгу тэрэн дээр нэг имжгэлж шархалдаг байгаа байхгүй юу. Тийм болохоор таныг тодорхой хэмжээний нэг юм жоохон юмыг нэг жаахан өндрөөс жоохон зайнаас хараад хин хэмбэ гэдгийг нэг тийм таньж олж харах нэг тийм кул байдал танд хэрэгтэй байгаад байгаа гэдгийг хүзэр бол ер нь илэрхийлээд байна. Жоохон зайнаас жоохон яг энэ хүн цаг дээрээ тулвал надад тусалдаг үйлүү гэдэг ч юм уу тэр тиймэрхүү талаас нь ингээд нэг 2 дугаар сард нэг жаахан өөр өнцгнүүдээр ингээ ямиг нэг харж үзээрэй гэд байгаа. За ер нь 2 дугаар группийн уншлага ерөнхийдөө нэлээд ийм юм байна. Та өөрийгөө хайрлах, өөртөө цагаа зарцуулах, өөрийнхөө тарих толгойг ингээд чөлөөлөх тийм одоо нэг бие сэтгэлийн ядаргаанд ингээд нэг юу гэх юм бие сэтгэл гэхээс илүү тарих толгойн ачаалал юм байна л да тийм. Тарих толгойн ачаалал. Тэгээ бас нэг сэтгэл санаан дээр энэ хүн хоорондын харьцаан дээр угаасаа
нэг жоохон хүмүүсийн хүүтэн цэвдэг нэг жоохон тийм сэтгэлгүй байгаа байдал таныг ингээд шархлуулдаг аа гэж л гарч ирээд байгаа шүү. Тэгэхээр таныг анхны энэ мессежүүд яг юу хэлж байгаа нэхэр итгэлтэй хүнтэйгээ дунд нь нэг юм хин нь хорчон бэ, хин нь итгэлтэй хүн вэ гэдгийг юм ялгаж салгах тийм ухаантай байгаад тэрэн дээр хин нэг шууд ингэж хүний муу санаатай хин нэгний үгээр шүүхийн хооронд өөрийн тархитлагаараа бодож сэтгэхэд ингээд нэг юу яагаад байна. Ялгаа залгаа саг ялгаа одоо заага өөрийнхөөрөө ойлгож ухамсарлаж мэдж таньж авахыг хэлээд байна. Тэгээд танд бол угаасаа энэ биеийн ч байна, тархины ч байна юм амралт хэрэгтэй. Өөрийгөө эдгэх юм цаг хугацаа 2 дугаар сард ирэх юм байна гэж. Тэр тал дээр илүү анхаарад өгөөрэй гэдэг. За ингээд 2 дугаар группийн уншлага өндөрлөө. За 2 дугаар групп 2 дугаар сарынханд маань нэг иймэрхүү юм орж ирж байна да. За уншлага сонссон танд баярлалаа. За танд ойлгомжгүй тийм асуудлууд за нэг талд нэг чигт нь болгочих гэсэн асуудлууд хэрэг байвал тэгээд хувийн уншлагууд хийгдсээр байгаа. Тийм би ер нь нийтийн сүлжээн дээр нэг олон уншлага хийж чадахгүй байгаа бол ер нь цаг зав жоохон хувийн уншлага тал руугаа илүү чиглэлчээд байгаа л гэсэн үг шүү гэд хэлчихье. Тийм болохоор хэн нэгэнд нь тийм жоохон ойлгомжгүй асуудлууд үсэл ямар ч юм гэсэн юм байвал тийм хэрэг та сонирхол хувийн уншлага хийгцээр байгаа шүү гэд хэлчихье тийм. За одоо 3 дугаар групп. За хөзрүүд их олон хөзөр дэлгэцсэн янзлахад их асуудалтай байна. Цаг урж байна. За 3 дугаар групп. За Miraculous. За хөзрүүдийг дэлгээд нэлээд одоо юу яаж олон хөзөр дэлгэгдэж байгаа энэ удаагийн уншлах дээр. За тийм болохоор тэд яагаад вэ гэхээр 2 дугаар групп Oracle картуудаас ерөнхийдөө танд ямар мессежүүд илгээгдэх чинь. За тэгээд дараа нь ажил төрөл, эрүүл мэнд, хүн хоорондын харьцаа гэсэн сэдвүүдээр нэлээд хэдэн хөзөр дэлгэгдэж уншлагын явагдаж байгаа шүү. За тэрний дараа та хөзрүүдийг дэлгээд дууссны дараа хэсэг рүү ингээ skip хийгээд уншлагыг сонсвол илүү амар байх. Ягаад гэвэл энэ олон хөзөр дэлгэж их чимээтэй байдаг л даа. Чимээтэй. Аль болох сайн хольж, аль болох сайн яах тусмаа зүгээр л тэр нь сонсож байгаа нь төвхтэй сонсогддог л даа. За 3 дугаар группийн зориулагдсан хүн хоорондын харьцаа, хайр дурлалын харьцаанд мессеж авчи олон хөзрүүдийг дэлгэж чаад ярья гэж бодож байна. За 3 дугаар групп биш. За 3 дугаар группийн мессеж карт. Oracle картуудын мессеж авъя. Fry гэдэг юм чи бас Жайн. Групп. Миро. Тойлох сууж ирж байна. За одоо ажлын картуудыг дэлгэнд ажил. За ажил төрөл дээр 2 дугаар сард 3 дугаар группийнхан ажил төрлийн байдлын картууд. Ямар байх вэ? 3 дугаар группийн ажил төрлийн байдал.
За одоо эрүүл мэндийн байдал. Эрүүл мэнд. За эрүүл мэндийн байдал. За одоо болохоор хүн хоорондын харьцаа. Хүн хоорондын харьцаа. Хүн хоорондын харьцаа. За хүзрнүүд минь картанд зарим нь одоо яалтч авахгүй тасарч ороод байна одоо. Багтахгүй яа болохоор тийм. За хүн хоорондын харьцаа. Шүтэн хүн хоорондын харьцаа хайр хүн хоорондын харьцаан дээр за одоо нэг 3 өдөр дэлгэж болох гээд байна да. За хайр сэтгэл хүн хоорондын харьцаа. За дэлгэх үзрүүд бол ерөнхийдөө ингээд дэлгэгдэж дууслаа. За тэгэл уншлаганд орно доо. Хөзрийн уншлага ер нь цаг хугацаа их гоё. Дэлгэрэнгүй байх тусмал цаг хугацаа их ороод цөөхөн 3-4 үзэр аваад уншлага хийвэл амархан л та. Тэгээд уулын жоохон нэг уншсны хүмүүст хүртэлтэй юм яачих юмсан гэл бас бодоол тэгээд баахан өөртөө төвгүүдэл сууд юм аа. За тэр яг. За тэгээд Miracles гэдэг. За 3 дугаар группийнхэнд маань үндсэн одоо энэ Miracles буюу энэ Cosmic Energy хөзрөөс энэ болохоор ертөнцөөс яг танд илгээж байгаа таны өөрийн сонголтын карт байгаа. За энэ хөзрөөр яг юуг илэрхийлж байгаа вэ гэхээр тийм Miracle гэдэг чи одоо нэг гайхамшигыг илэрхийлж байгаа. За гайхамшиг гэдэг нь болохоор гайхамшиг гэдэг хаанч байна гэсэн үг. Та хүсэх юм бол гайхамшиг гэдэг юм хаанч тохиолдож болно. Хизээж тохиолдож болно. Тэр гайхамшиг гэдэг юм дээр ерөөсө хүний яг итгэл дээр л одоо байдгаа л гэсэн үг тий. Надад гайхамшиг тохиолдно гэвэл танд гайхамшиг тохиолдно л гэсэн үг. Тэгэхээр яг л та юунд итгэж та юунд одоо үнэмшдгийн те яг л тэр байдал хэлж байна. За энэ үзэр энэ elusive энэ үзрээр яг юу илэрхийлж байна гэхээр одоо нэг тийм бодлогогүй байдлыг илэрхийлж байна. Тэгээд бодохгүй байх те одоо аль нь одоо энэ шудраг бус юм уу зөв юм уу. За энэ хуурам эхлэлт юм уу залим ихийг бас илэрхийлж байна. Тийм хуурам эхлэлт залим их. За тэгээд энэ ягаад ийм хөзөр илэрхийлж байна вэ гэдгээр
энэ дараагийн уншлагууд дараагийн картуудаас энэ ажил төрөл дээр орж ирж гэнэ үү, хүн хоорондын харьцаан дээр орж ирж гэнэ үү гэдг нь тодорхой болоод явах байхаа. За тэгэхээр эхний ээлжинд бол тэр ер нь жоохон шудраг ус байдлыг нэг тийм зөв бурууг одоо шүн тунгаахгүй нэг тийм зайлмигтэй байгаа байдлыг илэрхийлж байгаа карт гарч ирсэн байна. За тэгээд энэ avoidance энэ болохоор тийм юу гэх сэргийлэх одоо нэг айгаад байгаа байдлыг илэрхийлж байгаа байхгүй юу? Айж байгаа зүйлтэйг ингээд нүүр тулахгүй байх нь нэг зайлс хийгээд ингээд зүгтаах байдалтай байх нь өөрөө зүгээр л төр зургийн л асуудал. Асуудлыг одоо нэг шийдэхгүй бол тэр асуудал дахин нөгөө ингэж дэлгэрч ингэж гарч ирдэг гэдэг штэ тий. За тийм болохоор яг өөртөө тулгараад байгаа энэ асуудалтайгаа нүүр тулаад хүлээж аваад тэгээ асуудлын шийдэл гаргалгааг ингээд нөгөөсөндөө олохгүй таныг ингээд одоо тэр асуудалтай нүүр тулахгүй ингээд нэг жоохон зогтаагаад цаг хугацааг өнгөрөөгөөд аль болох ингээд нөгөө юу гэх юм нэг хаан ч үдгийн төр зүрийн хорогдох газар хайгаал одоо нэг тиймэрхүү байгаа байдлыг илэрхийлж байгаа хгүй. Энэ сэтгэл санааны өвч байж болно бүр шударгаараа ингээд бие махбодын одоо нэг асуудалтайгаа нүүр тулахгүй өөрөөсөө зүгтаагаад байгаа байдлыг бас ингээд илэрхийлээд байна. За тийм болохоор таны одоо сэтгэлд юм уу эсвэл би одоо нэг тийм одоогийн 2 дугаар сард нэг тиймэрхүү нөхцөл байдал бас үүсч магадгүй. За уншлагыг цаашаах энэ эрүүл мэнд юм уу гэдэг бусдаа хүн хоорондын харьцаа харж хахад энэ яг юун дээр хилээд байгаа нь тодорхой болж явах байхаа. За одоогийн байдлаар Oracle картууд бол за яг тийм одоо мессежүүдийг өгж байна. За mirror гэдэг чи одоо ердөө толь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүн өөрийгөө толгонд харахаар яг л миний дүрсэл тусдаг шүү дээ. Тийм толь нэг гэсэндээ үнэн ч шудраг байгаа байдлыг за тийм бол яг би толь руу одоо энийг л харуул энийг толь эргэл одоо над руу энийг тарсан дүрсийг л одоо ингээ харуулдагтай адилхан та ингээд одоо бодит байдлыг нүүр тулж хүлээж авахгүйгээр нэг жоохон зүгтаагаад байгаа байдлыг илэрхийлж байгаа. Тэгээд энэ 2 дугаар сард таныг тэр бодит байдалтайгаа нүүр тулаад үзээ. Тэгэхэд бол энэ гайхамшиг бол өөр хизээч хаанч тохиолддгоо. Та нэгсэн дайсандаа ч юм уу ихтгэлгүй байгаагаасаа ч юм уу болоод ингээд асуудалтайгаа нүүр тулахгүй зүгтаагаад байна. Тийм болохоор энэ тийм 2 дугаар сард жоохон тийм нүүр тулах шаардлагатай цаг үе нь одоо нэг зүгтах газаргүй гэдэг шиг тийм тэр нь магадгүй дотоод сэтгэл санааны хувьд ч байж болно. Ер нь баг ихэнх тийм нийтлэг тийм дотоод сэтгэлийн тэгээ нүүр тулахыг л ер нь илэрхийлээд байна гэж бодож байна. Тэ. За ажил төрлийн байдал дээр болохоор яг юу вэ гэхээр та яг юм өөрийнхөө уул нэм дуртай ажлыг хийдэг. Магадгүй энэ ганцаараа бийчилж одоо ингэж нэг хувийн бизнес өөрийнхөө юу гэх юм бэ одоо хинээс чамаарлгүйгээр одоо хүн болгоны хийж чаддаг ажлууд өөр байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тийм бие даасан бизнес, бие даасан ажил, ганцаараа ажилдаг ажил хийдэг байх магадлал нь энэ группийг сонгосон улсууд маш их байгаа хаа. Тэгээ. За одоо тэр өсчин байсан ч гэл тэр за шивээс хийдэг хүн байсан ч гэл ганцаараа ажилдаг. За одоо урлаг соёлын одоо нэг юу гэх урлаг соёлын ном шүлэг дуу зохиодог, за бичдэг, хардаг, за зурдаг, за тэгэл ер нь юу л байна? Ер нь юу ч байсан яг тэр хувийн сонирхлоороо өөрийнхөө одоо илүү авьяас чадaltaй ажиллаараа ингэж нэг ажил хийж ингэж амьдардаг хүн байгаа хаа ер нь. Тэр талын магадлал нь маш илүү өндөр хүмүүс байна. За 2 дугаар сард хэрв тийм хийж эхлэлүүгээ байгавал бас тэр тал руугаа ингээд нэг тийм оюун бодол санаа орж ирдэг ч юм уу. За би ийм ажил хийж эхэлдэг юм уу гэдээ өөрийнхөө илүү нөгөө чаддаг юм ойдог хүн байсан ч гэсэн би ер нь энэ талаараа ингэж одоо
ажил амжиргаагаа зохицуулдаг юм уу гэд ийм бодлогод 2 дугаар сар чинээр орж ирэх байх. За тэгвэл одоо хийж байгаа нь илүү их элбэг тийм байна гэж үзэж байна. Үзэр дээр. Тэгээ тэрэн дээр нэлээд тийм ачаалттай ажилдаг бас. Тэгтэл энэ нэг тийм өөрийн яг тийм онцгой авьяас чадлаа илүү их ашигладаг хүмүүс л байх гэдэг байна л да ер нь. Тий. Илүү онцгой авьяас чадлуудаа ашиглаж ажил хийдэг. Энэ бол таныг угаасаа ер нь тийм хийх ёстой, амжилтанд хүргэх ёстой. Тэгээд угаасаа таны хийх нэг тийм байглаасаа заяасан авьяасаараа гэж ярьдаг. Яг тийм л ажиллаараа та ер нь тийм гайгүй амжилтанд бол 2 дугаар сард угаасаа ингээд нөгөө хийдгэл ажиллаа хийж байгаа. Таны ажил дээр бол нэг тийм санаа зовоодох юм нэг байхгүй юм шиг байна. Ер нь магадгүй тэр ажаалтаа ажилтдаг юм шиг байна ер нь. Гэхдээ нэг онцлог нь хүн ч нөгөө дуртай юм хийж байгаа учраас та энийг нэг айхтар ачаалтаа гэж хөлөөж авдаггүй бахаа тий. Дуртай юм хийдэг гэдэг дээр онцгой юм гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ бас тийм өгөгдлөө ашиглаж цаанаас өөрт заяасан тийм онцгой авьяас чадлыг өгөгдлөө ашиглаж ажилдаг хүмүүсийг илэрхийлээд байна. За ажил төрлийн харьцаанд байдал дээр бол 2 дугаар сар тийм байна. За одоо эрүүл мэндийн байдал дээр болохоор танд илүү энэ нөгөө нэг бас тэр ажилтаач нь холбогдож орж ирж байна. Та одоо мэдрэмжээ зүүн савингоо за тийм байдлыг илүү ашиглаж илүү одоо нөгөө энэ ажилтаа энэ хулаа унтарсан ч юм уу унтардаг нь л лааны тос унтардаг. За хаяг тавьсан амар сонирхож байна. За тэгэхээр таныг илүү онцгой мэдрэмж, илүү авьяас чадал, илүү тэр нэг ийм зүүн совонгоо сайжруулах ийм тал дээр илүү болохын тулд 2 дугаар сард одоо энэ нөгөө нэг энерги гэдэг юм чинь өөрөө адилхан ингээл нөгөө одоо энэ цусны урсгал, биеийн энерги дээрээс орж ирж байгаа энэ мэдрэмжинд та магадгүй юм шингэн имийг их бага удаг хүн байгаад ах шиг байна. Таныг нэг тийм шингэн гэхээр л одоо ер нь бол цэвэр усыг хэлж байгаа шүү. Усыг ингээд нэг жоохон төлхөө угаад өгүүлвэл ингээд нөгөө биеийн цусан хангамж гэдэг юм уу, биений эргэлт ингээд цусны эргэлт ингээд сайжраад та ингээд нөгөө нэг илүү одоо биеийн цэвэрлэгийг бас хэлээд байна л да. Нэг тэгэнгүүт нөгөө энерги сайжрах. Одоо танд нэг юм шингэн сайн угаад одоо гид содоодны цэвэрлэгээ ингээд нэг юм бохирдлоо гаргаад тэгэнгүүт танд илүү одоо тэр зүүн совин мэдрэмж одоо биеийн энерги сайжраад айгүй гоё болно гэж 2 дугаар сард тийм болно гэж орж ирээд байгаа байхгүй юу? Та ийм гоё үзэсгэлэнтэй ийм гоё юм өөртөө хангалан ийм гоё болж өөрчлөгдөнө. Тэрэн дээр танд юу хэрэгтэй вэ гэхээр мэдрэмж энергийг сайжруулахад ерөөсөө л нэг жахан шингэн сайн угаад энэ биеийн цэвэрлэгээ хийгээд өдрөгтөн шингэнээ сайн гаргаад гэдэг байхгүй бүр. Одоо нэг юм өтгөн натцсан байдаг бол зүгээр энгийнээр бодоод үзье л да ингээд биед чинь ингээд нэг өтгөн байгаад хахаар тэрний энерги гэж нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нэгсэнтэй таныг энергийг хөнгөрүүлэх энерги хөнгөрүүлнэ гэдэг чинь биеийн бохирдлоо за хэрэг тоосоо хэрэг одоо юу гэдгийг хөлсөө тосоо дотоод эргэтний энэ хоригдлогдсон юмнуудыг ингээд нэг сайхан ингээд гаргаад өгвөл бие хөнгөрсний хэрээр таны мэдрэмж зүүн совин төр бос юмд хүртэл нөлөөлж орж ирэх гээд байгаа 2 дугаар сард. Түүнээс танд онцгойлон за таны зүрх юм уу таны бөөр юм уу цаана таны тэр чинь болохгүй байх гэж юусоо гарч ирэхгүй байгаа. Танд гарч ирж байгаа шингэн савж бие цэвэрлэх юм гарч ирж байгаа. Тэгж энергийн урсгалыг сайжруулах юм. Ерөнхийдөө л нэг тийм бохирдлуудыг гэрээ орноосооч бай биеэсэж бай тэр нэг бохирдлуудыг ингээд нэг гадагшлуулж зайлуулж одоо их цэвэрлэгээ хийхийг хэлээд байгаа хэрэг. Тэгэхдээ
биеийн тал дээрээ илүү. За эрүүл мэндийн тал дээр тэгэж орж ирж байна. За юу хүн хоорондын харьцаа, хайр сэтгэлийн харьцаан дээр болохоор та нэг тийм хүмүүстэй тэгж олон хүмүүстэй хамтарч ажиллаад ч юм уу ерөөсөө тийм биш нэг ажлын нөхцөл байдал чинь өөрөө нэг тань ганцаараа голдоо яг өөрийгөө сонсож хийдэг ажил байгаад байгаа болохоор тийм танд нэг тийм юу гэх олон хүнтэй ингээд нэг байгаа нь өөрөө нэг жоохон тийм таны одоо юу гэдэг тэр энергиг унгахч байдаг юм уу? Тэгээ энергиг унгахч байдаг юм уу? Нэг тийм мэдрэмж багасгахч байдаг юм уу? Танд ерөнхийдөө л хувь хүнийхээ хувьд нэг тийм ганцаараа тавтаа тухтай юм нэг орчин тэгээд нэг хүн хоорондын харьцаан дээр ч гэсэн магадгүй ингээд нэг тийм ганцаарчилсан чимээгүй орон зай орчныг ингээд та ингээд нэг 2 дугаар сард ингээд уул ингээд өөртөө илүү ингээд оруулаад ирэх юм бол одоо тайгүй нэг юм баланс алдагдаад байгаа хгүй таны. Хүн болгоод өөрөөсөө тийм зарим хүмүүс олон хүнтэй байхаар илүү эрч хүчтэй байгаад илүү хөвгөлтэй байгаад илүү сонирхолтой байгаад илүү хямрнад лундаа сөрөгдөг бадардаг байдаг бол жишээ нь таны хувьд бол илүү өөр дөрөө төвлөрөөд илүү ганцаараа байгаад илүү тийм байх тусмаа тэр ажил төрлөлтөч нөлөөлнө. Ер нь тийм цаг хугацаа цаг үедээ та илүү амар амгалан илүү тайван илүү тийм сайхан одоо байж чаддгаа л гэсэн үг. Эсвэргээрээ танд ингээд олон хүнтэй байх нь тийм юу байхад ингээд нэг одоо эрч хүч энергийн хувьд ч гэсэн ингээд нэг жоохон дутагдaltaа жоохон тийм ядаргаатай тийм байдаг байхаа. Тийм болохоор тэр талаасаа ингээд таныг ер нь тэгээд нөгөө хүмүүс таалагдах алгүй шүү дээ тий. Өөрөө л ер нь тийм энерги дүүрэн эрч хүчтэй хийх дуртай юмаа хийгээд ингээд байж л тийм хүн ер нь тийм аз жаргалтай байдаг учраас таныг тэр нэг өөртөө тохирохгүй нэг тийм баланс нэгсэнтэй баланс алдагдаад байгааг л хэлээд байгаа. Хүн хоорондын харьцаа юм дээр тэрэн дээрээс та яг яаж өгөх гэхээр ингээл нэг сайхан мэдрэмжтэй одоо нэг сайхан ингээл ажил төрөл дээр ингээд тухтай цагаа зарцуулаад суух гэхээр одоо найз нөхдөөгөө бодсноосоо болоод тэртэй гарч орж ингэж нөгөө уулзч молцохгүй болохгүй. Тэгэхээр чинь тэгэл ерөөсөө бүх юм ингээд цаашаа эргээд ингээд нөгөө өөрөөсөө үрдэн хүлэгч юм. Тиймэрхүү юмнууд ингээд угаасаа хэцүү болчдөг. Яг тэр тал дээрээ таныг жоохон ингээд 2 дугаар сард нэг арай нэг жоохон тийм анхаарад өгөөрөө гэсэн юм орж ирж байгаа юм л да. Та энэ олон хүмүүстэй юм байх тусмаа таны тэр нэг юу гэх юм хонгод хэмэр өөр төвлөрөх цаг ийм нэг холбоос ч улам нуудахыг илэрхийлээд байгаа байхгүй юу? Ер нь бол баланс алдагдаад байгаа учраас та өөр дөрөө төвлөрч ингэж гоё байж чадахгүй болохоор баланс алдагдаад тэр юм илүү хэцүү тэр Монгод төвлөрөх одоо тэр ганцаараа гараас нэг юм гаргадаг тий. Тэгээд дуртай юм аяг мэг тиймэрхүү тал дээр жоохон тийм жоохон юу болохыг л илэрхийлж байна. За хайр сэтгэлийн харьцаан дээр болохоор тийм зүгээр ингээд нөгөө өөртөө итгэлтэй хүн чинь нэг хүнд ингээд нөгөө гаргасан сайхан сэтгэл ингээд нэг хүнд ингээд нэг сайхан сэтгэл гаргана шүү дээ. Тэгэхээр сайхан сэтгэл гаргасан та баг өөрөө нэг тийм ийм ад жаргалтай нэг тийм юу байдаг бах. Нэг хүнд нэг сэтгэлээ явуулаад одоо энэ ямар юу хийдэг байсан ч гэсэн ингээд сэтгэлээ явуулээд ингээд хийцэн ажилласаа та айгүй өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Тэгэхээр өөртөө ийм ингээд нэг нүүр тулж гадны хүнтэй одоо тэмцэлт юм уу нүүр тулах биш. Өөртөө нүүр тулж өөртөө сэтгэл хангалуун байж өөртөө цагаа зарцуулаад тийм нэг тийм зүгээр нэг өөр дөрөө нэг оршицсон тий. Тэр гадна орчин бос хүмүүс нэг над ямар хамаа байна гэдэг шиг тиймэрхүү байдалтай байх нь хувь хүнийхээ хувьд танд нэг тийм айгу сайхан тийм ер нь тийм байдаг төрлийн хүн байна л гэж ойлгож байна л да энэ уншлагаас бол ер нь тий. Жишээ нь би нэгт бас адилхан нэг тийм төрлийн юм байхгүй. Би олон дотор ядаргаад байдаг. Бүр хитрхи юм ярихад хүртэл бүр ингээд ерөөсөө ингээд яг нэг тийм энергийн тийм
алдагдaltaд ороод идэг л да. Тэгэхээр яг надтай ижил төрлийн төстэй хүн юм шиг санагдчихэв. Ер нь 3 дугаар группийг сонгосон хүмүүс. Энэ усны асуудал ч гэсэн одоо яг л намайг гэж хүртэл хэлж байгаа юм байна л. Би яг энэ 3 дугаар группт бас надад зориулагдсан мессеж, надтай ижил төстэй төрөлтэй хүмүүстэй зориулагдсан мессеж орж ирж байна гэж бүр тэгж бодож харж байна л та ер нь. Энэ мессежүүд надад бас давхар зориулагдчихэ гэж. За тэгэхээр тэр анхны тэр нэг өөрөө өөртөө нэг жоохон тэм төөрөлдсөн байдал те. Нэг өөртөө нүүр толохгүй нэг ингээд яваад байгаа байдлууд бас ингээд сайн энэ уншлагын дундаас ерөнхийдөө тэр энд гарч ирж байна л да. Энэ хүн хоорондын харьцаан дээр гарч ирж чинь шүү ерөн тэр анхны мессежүүд. Тэгэхээр тэр нэг жоохон тийм хуурмаг өөр дөрөөгөө байхгүй нэг ингээд тойроод яваад байгаа тий. Тэгэхээр тойроод өөр дөрөө тулж өөртөөгөө харьцахгүй байгаа байж ээж одоо нэг би ингэж хичээл зүтгэж ингэж иймэрхүү байдалтай ингээд хичээж ингэж зүтгэж яхад надад одоо ингээд одоо юу гэх юм одоо ишөө илүү ингээд нэг боломж ингээд баймаар л юм гэдэг нэг тийм юм байгаад байгаа хгүй энд бас илүү одоо та энэ байгаа байдалтай бүр сэтгэл дүүрэн хангалуун байгаа биш гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр сэтгэл дүүрэн хангалуун болгохын тулд өөрөө өөртөө нүүр тулж өөрийгөө толинд харж яг чиний өөрийн чинь одоогийн байгаа байдал чинь чиний хүсэж байгаа хэмжээний энергийг одоо тэр зэн совинг авчирхаар хэмжээний чи яг ингээд нэг өөр дөрөө оршиж чадж байгаа юу гэж л одоо баг нэг асуухаар. Тийм болохоор яг л энэ баланс алдагдаад байгаа байхгүй юу. Чиний хүсэж байгаа юм хийж байгаа юм хоёрыг чинь нэгсэнтэй баланс нь алдагдчихад байгаа л гэсэн үг. Тэр гэхээр яг яадаг вөхөр юм. Олон хүмүүстэй харьцсан, хэрэгтэй хэрэггүй харьцаа одоо яг идэж уусан ч гэдэг юм уу. Иймэрхүү тэгээд нэг тийм биеийн нэг цэвэрлэгээ энэ бохир энерги гадагшлуулахгүй за нэг иймэрхүү байгаа байдлууд чинь л чамаг тэр хүсэж байгаа тэр нэг одоо байдалд хүрэхгүй байгаа шалтгаалтайгаа нүүр тулахгүй жоохон төөрөлдөд байгаа. Тийм. Тэгээд энэ тэг өөрийгөө яг нэг бодитоор нь тий. За би яг одоо яг тэгж ямар үлээ гэдгийг ингээд нэг толинд ингээд нөрөө тусгаад, толинд биеэ тусгаад, толинд ингээд өөрийнхөө дотоод сэтгэлийг толдож байгаа юм шиг байдлаар ингээд хараад үзхийг орчлон ертөнцөөс мессежээр тэгээд таныг тэгж чадсан цагт миракл буюу гайхамшиг бол хизээд үргэлж таны дэргэд байдаг гэж. За виш гэдэг бол энэ хүслийн хөзөр таныг байх газараа байж чадж байгаа тохиолдолд таны хүсэл биелнэ л гэдэг. Энэ миракалтай яг адилхан ижил утга. Хоёр өөр үзрээс хөзрийн юу авч байгаа боловч. Юусандаа ойлгомжтой тий. Таны хүсэл одоогийн байж байгаа байдал хоёр чинь өөрөө хоорондоо тохиролцохгүй байгаа учраас хүсэл чинь биелэхгүй гайхамшиг тохиолдохгүй яваад байна. Тэгээ 2 дугаар сар дээр аюу тийм гүнзгий бас утга учиртай мессеж байна гэж би хөдөөж авч байна. Надад ч бас хэлж байгаа үгнүүдийн дунд бас ингээд нэлээд орж ирж байгаа энерги цэвэрхэн байлгах энэ ус уух за ингээд би ч гэсэн адилхан нэг хүнл юм чинь бас нэг тийм төгс биш. Яг л одоо яг өөрт чинь ингээ зориулсан мессежтэй яг ижилхэн бас л ийм л нөхцөл би ч бас байгаа гэдгийг бас мэдэж байгаа. Хэрв би яг сая танд өгсөн зөвлөгөө шиг өөрөө бас яг тийм байх юм бол бас л угаасаа гайхамшиг бол угаасаа тохиолдно гэдгийг бас мэдчихл байгаа. Тэгсэн юм хүн чинь нөгөө нэг тийм яг гэхдээ юмыг ингэж би боддгийг цаг хугацаатай гэж. Зорилгынхаа төлөө нэг алхам жоохон ч гэсэн хурдтай урагшилж буужиндаж урагшилж бас болно. Алхамаар тэг нэг уршаа хоёр алхахад хойшоо нэг алхах, уршаа хоёр алхахад хойшоо нэг алхахлаа гэдэг шиг тий. Гэхдээ эцсийн зорилгондоо нэг хизээч тэрлэгэл чиглэлээ алдахгүй л явж байгаа. Явж байхад болно доо гэдэг нэг миний бодол байдаг байхгүй юу. Гэхдээ илүү хурдан угаасаа тэр гайхамшигыг тохиолдуулахыг хүсэж байгаа бол би өөрийгөө
жишээ нь адилхан ингээд өөрчлөхөд тэр гайхамшиг надад бас асар хурд тайрна гэдгийг ч бас ингээд мэдж байгаа гэсэн үг. Би л мэддэггүй ойлгодгүй бол бас биш байгаа байхгүй. Тэгэхээр мэдж байгаа угаасаа. Тэгэхээр яг нэг тийм төрлийн шүү. Надад зориулж байгаатай адилхан мессежүүд манай 3 дугаар группийнхэнд зориулагдсан байна тий. За тэгтээ 3 дугаар группийнх нэлийн тийм үзэн сонтой мэдрэмжтэй тийм усууд юм шиг тийм альж тал дээрээ байж болно. Зарим нь бүрэн тийм бясалгал юу имчилгээ одоо бүр юу ч байж болно шүү. Дандаа тийм нэг өөрт өгөгдсөн өгөгдлөөрөө ажилтдаг улсууд байх магадлал их юм байна да гэж ойлгоод байна. За ингээд өнөөдөр ч яг дараа нь хахад нэг уншлага. Нэг цаг байгаа үед нэг жоохон ганц нэг уншлага хийгээ сүүлийн үед жоохон зав муутай болоод байна. За тэг ямар ч гэсэн энэ удаагийн ингээд 2 дугаар сарын уншлагыг хийж амжлаа. За тэгэд хувийн уншлага бол энэ хэрэгцээр л байгаа шүү. Тийм. Хэн нэгэнд нь хэрэг бол хувийн уншлага хийгцээр байгаа шүү гэд хэлчихье. За уншлага сонсон танд баярлалаа. За амжилт хүсье.